Сайн уу? Бидэд багшаараа баярлуулах гэж камерын явц хөдлөөрэй татсан байгаа. Би маргааш энэ тим билэг явах болно. Нэг том ч гэсэн бидэд бүгдээ сэтгэл шингээгээд анхудаа башиж байгаа баяр юм төв. Бидэд бүгдээ нийлсэн байгаа. Бидэд одоо ингэ бид бөөнөрөө байж сааж байна. Бүгдээ мэдлээрээ тий нууц. Энэ бүгд нууц. Одоо ингэ бүгдээ энэ камерыг ээлжлж авч явна. Юу хит туулахыг одоо эмчилгнээс үзээрэй. Тэгээд багштай зайртаж үжилье. За хай багшаа. Би за таны камерыг авсан шалтгаан нь шүү дээ. Одоо хэлээ заяа. Би тэгэд өнөөдөр бид танд гинтийн билег барих гад дахиад энэ энэ яг эхлэв шүү заяа. Бичигсэн. Тийм. За би тэгэд таны камерыг авсан шалтгаан гэх юм бол танд би тэгэд гинтийн билег баригээд бидтэй хамт 7 сараас хойш ингээд хамттай байсан. Тэгэл бидний ялгаагүй багшимч би тэгэд таныг баярлуулъя гэж бодоод тэг ингээд танаас нууцаар заяа групп нээж агаад тэг ингээд бэлэг ингээд бэлгэний санаа манаа гээд аль нэгтгээс хойш яригадаад тэгээд дөрөвдүгээр өдөр тэгээд дөрөвдүгээр өдөр ингээд заяа маргааш ингээд бүх юмнуудаа цуглуулахаар ингээд дуусчихъя. Бүгдээрээ бай гэрээ. Бай. За пока. За эндээс эхлээд манай хүүхдүүдийн нөгөө камерын slow motion дээр тавигдаад хичнээн хурдлуулсан ч гэсэн угаасаа дууны хөөгдөхгүй. Тэгээ дундаа нэг зүгээр болоод тэг яг нөгөө надад сюрприз барьж байгаа үеийн ч гэсэн slow motion гэсэн байлээ. Гэхдээ хасахгүйгээр хүүхдүүд маань дараа үзэхэд гоё дурсамж олог гэж бодоод бичлэгнүүдийг ингээд оруулчихъя. 오늘은 선생님의 날이어서 우리 반 선생님에게 선물 사려고 이제 가고 있어요. Хөөе бид нэр одоо ингээд төлөөж ууршийн хүүхдийн зур салбарт ирсэн. Багшийнхаа бэлгөө сонгох гээд ээжийн зөндөө амар гоё бэлгоонууд байна. Энэ амар гоё бэлгөө вэ. Окей. Өчигдөр өнөөдөр 10 сарын 3 тий? 10 сарын 3 бид ингээд тортоо сонгочихсон. За энэ тортыг сонглоо. Одоо явж таны цэцэг сонгох гэж байна. За ингээд тортоо ямар ч гэсэн сонгоцсон. Тортоо сонгочих чинь нөө гэсэн нэг амар том. Юу төлөө? Амар том даваа. Манай өнөөдөр багшаалаа жоох стресстэй явах шиг. Чи багын багшуулсан үстэй. За ингээд ямар ч юм бид таатаа авчихлаа. Энэ аа. Таа төлөвний багшааг. Торт авчихсан. Тэгээд одоо араад явж байна. Ой. Бид хөөх юм хийгээд яваал. Яваалаа. Энэ өнөөдөр бүр амар хөөрхөн болж нүүр мөрөө будаж мэдцээ. Би бас өнөөдөр бас яаж зүгээр ах нүүр мөрөө будцаа. Хуус яг би үс хийн гэж бодож байсан. За ингээ энэ хоёр маань гахаалсаар л өнгөхгүй юу? Тэгвэл шүү. Гурав гэхэд бидэд нөгөө нэг цуглан гэж ирсэн. Тэгээд ямар ч гэсэн ямаануудаа бэлдээд явж байна. Өөдөө байгаа учраас дахиад бичлэг ихтүүлчихье. Тэгээ ямар ч гэсэн их дэлгүүр дээр болоод ирж байна. Тэгээ ингээд нөгөө хоёр ястмэлхий ард явцлаагаа. Битээр ээжил амар хурдан том болохоо энэ хоёр мэдгүй. Бүтгээ. Тэгээ. Тэг яах вэ? Наач яг төрсөө төрших юм болохгүй. Харин тийм. Камера унтраа. Үгүй би өөдөө тань. Дэлгүүрт ороод ирчихсэн цэцгээ сонгохгүй явж гин. Энэ ямар вэ? Генач яваад нөгөөш. Тийм. Энэс байж болох юм. Генач яа. Энэ үү? Энэ зомья. Энэ сарныг нь тэр ягаан юм уу эсвэл Улаанбаатар очиж болох. Хөө. Хоёрцээ сонгоод тэгээ. За ингээд явсаар л байна. За тэгээд
Одоо цаашаа үргэлжлүүлээ. За эндээс ахаад slow motion болсон байлиг хөөхий тэгээд хичээл эхлэхээс өмнө ингээл бөөнөрөө нааш цааш орж гараал гүйлдэл яах вэ ихүү гэл ярьцгаал байсан юм шиг ба. Тэг би нөгөө ангитаа суужсэн чинь манай нэг охин ирснээ ингээд манай хоёр хүүхэд хэрэлдээд байна гэд би бүр гайхаад тэг энэ багш маань бас юу болоод байгааг ойлгохгүй бас ирээд багшаас мэдээг байсан манай нөгөө багш маань ингээд мэдээг байсан болохоор бас санаа зовоод ирээд асуугаа. Тэг гол нь би ингээд сандраад гарсан чинь ихэндээ итгэхгүй зүгээр ороод ир гэдээжсэн аахгүй. Тэг сандраа гарсан чинь ингээд нэрнгээсээ багш магш хүртэл зогсож явахаар нь би бүр амар хичээд тэгээд ингээд хөөхөн зодтолдож гин гэж намайг дуудаж гаргаж ирснээ. Ингээд би цэцэг өгсөн. Би бүр нөө фэйсбүүкээр үздэг бичлэгэн дээрээ өөрөө ингээд ордог ихч болчихсон байна. Багш нарын баяраар ингээд цэцэг тэрвэрэд л зураг авахулдаг ихч болсон байна. Тэгээд ямар ч байсан хүүхдүүд маань ингээд намайг баярлуулсанд амар баярлж байгаа ч гэсэн бүр цаанаа ингээд жоохон гимшээд байд юм байна. Ивэ минь ингээд ийм үнэтэй цэцэг, ийм үнэтэй ингээд бэлэг яах гэж авсан бол доо гэж бодогдол бүр хайр хүрээд яг юу гэж хэлхээж мэдэхгүй. Амар бантдсан байлээ ингээд нэг юм хүүхдүүдэд харж чадахгүй ингээд цухтаан барч юм шиг санагдаад. Энэ ангиасаа гадна би өглөө өдрийн ангитай байхгүй. Тэгээд одоо надад surprise first ангийнхан маань орой ангийнхан хөөхөн хүүхдүүд би орой ангийнхан болохоор нэг ихэнх нь 10 жилийнхэн өглөө өдөр ангийнх нь арай том хүүхдүүд эцгээдээ. Зарим нь бол бүр ажил дээр гарсан том хүмүүс байгаа. Тэг хүүхдүүд ийм хөөрхөн байдгийг анх удаа багш болоод л мэдэрч үзтлээ. Тэгэд хүүхдүүдтэйгээ хараа сууж байхдаа би өөрөө ийм хүүхдээсэн багтаа хүүхдүүд ингэдэг дээ. Ийм насны хүүхдүүд ийм байд юм ингээд багш хүн бүр нэр үнэхээр урд гараад бүгднийг мэдчихэд юм билээ. Тэгэл ямар ч байсан гол нөгөө сургалтын төвийн багш вэ гэдэг чинь нэг талаараа нөгөө нэг юм яг зорилгоороо бүр ингээд дурлаад тэмүүлээд ирсэн хүүхдүүдтэй хамтарч ажиллах чинь шал өөр санагдаж байгаа хгүй надад. Би тэгтээ нөгөө яг юм сургуулийн багш байж үзег болохоор сайн мэдэхгүй л байна л та. Гэхдээ энэ хүүхдүүд яг нөгөө энэ тэндээс нэг зорилгоороо цугларсан бүгд өөр сургуульд явдаг ийм хүүхдүүд болохоор тэр нь илүү бүр хөөрхөн санагдаад байдیں۔ Надад яад вэ гэхээр бүгд л нэг зорилготой бүгд ингээл одоо А үсгнээсээ гэдэг шиг Солонгосын одоо цагаан толгой ихний үсгнээсээ сураад л бүүнөрөө нэг анги болтгооц нэгэндээ ч ихсэн айгуу даассан. Одоо тэгээ хүүхдүүдэд төгсөөд явахаар яанаа л гэж бодож ин амар санах байх та. За одоо юу юм бэ? За яаш үү? Топик гэсэн. За яг үгүй юу хамгийн бага топ 3 орно шүү гэ. Би савсан юм аа. За Топик гэж байна. Бич. 하나 둘 셋. Өнөөдрөөс бичлэгсэн. Тэрээс эсвэл бид замдаа. Рил хийх чинь. Багшийн цэцгээ барайл яваад. Сая ер нь бол юу яасан л та. За бай. За би ажилласаа орж ирээд шууд төгжирж явж ирж хагаад ажилласаа орж ирээд хүүхдүүдийнхэн бичсэн захиаг унших чинь тэгээд ганцаараа уншихаас амар хайрын санагдаад өнөөдөр намайг баярлуулсан. Би тэгтээ ерөөсөө тийм бодог байхгүй. Яг тэгэхээр би ч нөгөө ерөөсөө юм нөгөө багш нарын баяр гэж тэмдэглэж үзээчгүй мэдэхгүй юм чинь. Ямар ч 10 сарын 5-нд гэдгийг бол мэднэ. Гэхдээ 10 сарын эхний 7 хоногийн 5 дахь өдөр үед юм байна л та. Facebook дээр үзчихсэн бичлэгэндээ одоо өөрөө орцсон явж явах гэж ингээд ардын багш болчихсон. Багш нарын баяраар рэндом багш нар шиг цэцэг бариад юм цэцэгтэй зураг хийдэг хүн болчихсон байна. Нэг мэдсэн чинь тэгээ амьдрал гэдэг үнэхээр баялаг юм. Тэгээ би амар аз жаргалтай бүр ингээд мэдгүй ингээд нэг энэ мэдрэмж намайг хэдэн сард тижээж явах юм шиг амар гоё жаргалтай байна. Тэгээ хүүхдүүдтэй бүгдэнд нь баярлалаа. Ямар ч хөөрхийн, яасан ч хөөрхийн багш байх ямар гоё байдیں۔ Гэтэ ер нь бол ийм баярлахаас гадна би угаасаа ер нь өдөр болгон багш байгаагаараа ингээд айгүй гоё тижээгдэд байгаа ахгүй хоёр үед. Миний хүүхдүүд одоо ингээд миний заасан юмыг ингээд сураад тэрэндээ илүү ихтгэлтэй, илүү хөөрхөн ингээд тэрийг хэрэгжүүлээд амьдралтаа ингээд нөгөөдгөө хэрэгжүүлээд сайн сураад идэвхтэй оролцоод миний заасан юмыг ингээд гоё хүлээж аваад тархиндаа буулгаад байхаар надад ингээд амар гоё жаргалтай байгаадсан байхгүй. Тэгэл бүр ингэж нөгөө хүүхдүүд маань сэтгэлээсээ намайг баярлуулсан чинь бүр амар бүр ингээд багш хүний жаргалыг нэр яг энэ мэдрэмжийг авсан хүн л мэдэрдэг байх гэж бодлоо.
За эхнийхэн за манай хүүхдээс байна. 10 жилийн багш нараас минь илүү хамгийн дуртай багштай баярын мэнд хүргэе. Тань шиг мундаг ухаалаг игдүүтэй хөөрхөн хичээлийн үр дүнтэй заадаг бусдыг гэсэн сайхан сэтгэлтэй гайхалтай хүнээр хил залгуулж сурч байгаад үнэхээр их талархаж байна. Би тань шиг хөдөлмөрч хичээнгээ ухаалаг гоё ихж болохыг хүсдэг болсон шүү гинэ. Яа ямар ичмэр юм бэ? Баг хугацаанд ч гэсэн танд их дасчихжээ. Сүүлийн үед сургууль руугаа би сургууль руугаа тэмүүлдэг болсон. Сурах хүсэл тэмүүлгийг минь улам нэмэгдүүлж өгсөн баярлалаа. Сарангийн сонсенийн гинэ. 고마워요. ямар хөөрхөн юм захаа байна. Сайн байна уу багш минь таньда энэ захыг уншиж байгаа өдрийн мэндийг хүргэе. Та минь их зөөлөн сэтгэлтэй ухаалаг уян зөөлөн шудраг хүн шиг санагддаг шүү. Ямар азар та манай ингэж орж эхэлвэ гинэ. Би анх удаа багштай үнэн сэтгэлээсээ захиа бичиж байна. Хэрвээ танаас өөр багш орсон бол би 11 сар хүртэл суугаад болох байсан ч та хичээл урдаг болохоор дахин суумаар санагдаад суугаарч болсон. Нэг л өдөр YouTube-ээр үзэж байсан хүн маань багш болчихсон байсан өдрийг үнэхээр сайн сандаг. Багш гэдэг алдрыг зүүсэн болохоор өнөөдөр таны баярлуулж байна. Ингээд та минь ардын багш боллоо. Би дандаа ардын багш гэж тоглодог байхгүй хүүхдүүдээр. Нэг юм хэлий багшаа солонгос явтлаа танаас салахгүй шүү гин. Танаа багш нарын баярын мэндийг хүргэж байна. Сайн багш болохоор удаан багшлах байхаа гэж боддог шүү. Хайртай шүү багшаа зүрх сурагч тэр гинэ. Баярлалаа ямар хөөрхөн юм бэ? Эвгүй юм бэ? Ингэ захиа махаа унших чинь ингээд бүр амар чимэглэж гисэн хөөрхөн. Багш нарын баярын мэнд багшаа та бол хамгийн мундаг сэтгэлтэй идүүтэй багш шүү. Сургалтандаа явах шалтгаан бол солонгос хэлэнд дуртай байхаас гадна та шүү. Буруу зүйл хийсэн ч маш гоёор ойлгуулж өгдөгт баярлалаа. Тийм болохоор мэдэхгүй байгаа санаа зовлгүй асууж чаддаг шүү багшаа. Яг л гоё найзуучийг ярилцаж ойлгодогт бас баярлалаа багшаа. Та бол хамгийн мундаг багш. 선생님 사랑해요 гэж. За. Багш нь ч гэсэн 사랑해요. Уурлаж байгаа нь арай л хөөрхөн гинэ. Ингээл тэрэ инэ гэж тэгж яагаад ингээд амар инээгдэдэг байхгүй манай энэ сурагч. Амар хөөрхөн. Баярлалаа. Яа дараагийнхан гадна талаар нэр нь байна уу? Юуны төрөнд танд баярлалаа гэж хэлмээр байна. Би танаас маш их зүйл мэдэж сурч авч байна. Өмнө бид сургалт гэхээр залхуур сонирхолгүй санагдаад сургалтанд явахаар ядраад уур хүрдэг байсан. Одоо маш өөр болсон. Танаас сурч мэдэх зүйл маш их байдаг. Солонгос хэлнээс гадна зан ааш харилцаа хүнийг ялгаж хүнд муу үг хэлдэггүй зан надад үнэхээр таалагддаг. Хөөрхөн энийг л байж байдаг. Би бараг анх удаа тийм гоё ааштай багштай таарч байх шиг байна. Яаж тэгэж энергийг хөгжилтэй зан гардаг байна гэж боддог. Хүнд заагаад сургаад өгье гэсэн сэтгэлтэй тийм ч хөөрхөн байхдаа яах вэ? Бас яаж тэгэж зурган дээр гялтааж гараад байна. Зурган дээр гялтааж гараад байна. Би өдөр болгоо сургалтандаа явах гэж хичээлээ тараад шууд яарч ирдэг. Ирэхэд нэг хөөрхөн байж эдийн та хахаа. Энэ үнэхээр инээхэр хүн шооллоо гэнэ. Харин тэ бас нөө ингэж хичээл зааж байгаа ингэж би харахаар инээгээл гэдэг байхгүй. Бүрхэн харагддаг болохоор инээдэг шүү. Сонсений влогууд бас галзуу та бас амжуулж байгаа шүү. Сарангийн сонсений пиннанан сонсений гинэ. Ямар хөөрхий гэрэл цэцэрсэн багш гэж шүү. Яа амар хөөрхөн юмаа хүүхдүүдээ гомдоодаг бол уучлаарэ гинэ. Багш нь юунд нь ууралж гомдох вэ? Гэтэ одооноос эхлээд таныг уурлуулахгүй үгээ сайн зайлшгүй хичээлээ сайн хийгээ заавал топикоо сайн өгнө. Тааж гэсэн бид нар чаддаг мэддэг бүх зүйлээ зааж өгөөрэй. Бид нар одоо топик болтол маш сайн хичээж өөр зүйл санаа зовж хөгжилтэй байхаа бодохгүйгээр хичээлээ сайн хийнэ. Та минь үнэхээр хөөрхөн багш шүү. Цаашдаа ч гэсэн бид нарт болон өөр хүүхдүүд мэдлэг болохоор хайртай шүү гинэ. Хөөрх юм би. 너무 즐거웠어요. 선생님 덕분에 다시 고등학생이 된 것처럼 느낌이 들어서 너무 좋았습니다. 그리고 선생님이 딱 고등학생 선생님처럼 학생들에게 배려해 주셔서 너무 감사합니다. 그리고 학생들이 실수를 해도 화낼 대신에 좋게 설명해 주시고 도와주셔서 너무 감사하고 있습니다. 우리 예쁜 선생님 너무너무 사랑해요. 기네 선생님도 너무너무 사랑해요. Азийн дөрөв дэлбэт болсон хөөрхөн багштай багш нарын баярын мэнд хүргэе. Амьдралын тань хорон мөч бүхэнд баярын бишэл тодорч нүдэнтэй сэлгээс нь нулимс бүх аз жаргалаас улбалсан бэ. 사랑해요 선생님 гинэ баярлалаа. Ямар хөөрхий. Тийм болов бичгийн хэвээр таньнаа маргаашнаас. Бүх зүйлийн ихэнд хэцүү үед зовлон мэдэхгүй чадахгүй зүйлийг минь зааж өгч миний багш болсонд тань гүнээ талархаж байна. Бүтэл муутай надад тань шиг багш байгаа над шүү гинэ. Хөөрхий. Яа, ингэж тийм маань хүүхдүүд нэ. Сэтгэлээ шингэж бичиж өгье.
Оо богино захиа гэсэн чинь нөөр төрн захиа хамгийн ямар ч захиа нь шүү дээ. Дан гэдэг нь энэ юм шиг байна. Анх таны хичээлд суухад шууд л таныг ямар идэвхтэй сэтгэлээсээ хичээж биднэрт юм ойлгуулъя гэсэн хүсэлтэд заадаг гэдгийг мэдэрсэн юм. Олон жил удаан хугацаанд хамт байгаагүй ч миний хайртай хүндэлдэг хүмүүс болж чадсан шүү та. Сэтгэлдээ байгаа үгийг шууд хэлж чаддгүй болохоор энэ захиагаар дамжуулан хүргэлээ. Намайг анх зүгээр л ингээс тэгсгээд хийдэг байсан солонгос хэлийг та надад дурлуулж сэтгэлээсээ хийх урам зориг өгч зөв зам руу чиглүүлж чадсан. 10 жилдээ чи юм багштай байж үзээгүй надад таны шав байж байх бахархмаар байдаг шүү. Сайн багш, сайн найз, сайн хүн байдагт баярлалаа. Хайртай шүү багшаа. Машин намжаа гинэ. Манай энэ эрэгтэй шав бичсэн байна. Хөөх юм. Эрэгтэй хөлт мөхт хүртэл ийм хөөрхөн сэтгэлийн юм хилдэг гэж бодохоор надад бүр ингээд хайр хүрээд амар хөөрхөн аах. Тийм хөөрхөн юм зүрхнүүд ингээд нуул. Юм хөөрхөн зүрхнүүд нуглаад тавьсан заяа. Амар хөөрхөн. Тэгээд ямар ч гэсэн багшин захиануудыг уншлаа. Ямар ч хөөрхийн та нар за тэгээд багш байх юм гоё юм байна. Наз жаргалтай байлаа. Миний амьдралын мартагдшгүй гоё өдөр байлаа. Тэгээд бичлэгийг үзэж байгаа бүх хүмүүс донд багш байвал багш нарын баярын мэнд хүргэе. Тэгээ дээрээс нь миний бичлэгийг бас үзсэнд баярлалаа. Тэгээ ялангуяа хүүхдүүдтэй бүр их баярлалаа. Баяртай.